Medical Media Man үзүүлж байна. Бичлэг хэлэхээс өмнө лайк болон subscribe хатарх хавтгийг мартаарай. Бичлэгэндээ орцгоё. 5 дугаар анги хэлэхэд мань залуу нөгөө нэг жинхэнэ чөтгөрийн төлөө ашиглагч руу дайрч байна. Мань хүний чадвар ерөөсөө юу ч болдгүй. Тэснээ нүдээс нь цус гараад сүгдэд унцдаг. Босооч гэд өөрийгөө босгох гэсэн ч босч чаддгүй. Дүүхөө ишиг аавна гээл уурандаа хамгач чадлаараа босч ирээ гэж утсан ч би энэ бүр ямар ч босох тэнхэлгүй идэг. Нүүдгч нь бүр чөтгөрийн төлөө ашиглаад авраг том галаар дайрагч яхад нь нэг салхи гарч ирээд дайралтын ницаачдаг. Тэгээд харсан чинь манай багшааг л үжис чинь гинт нүд ирмэг зуур нөгөө ирдэр чинь очижсэн байдаг. Нөгөө ир чинь арайч хүчээгүй байна. Ашгүйдээ гэл арайч нь босгоо үжсэн чинь нөгөө багш чинь нөгөө эмгтээчүүд чинь намайг явуулахгүй байсан гээл. Дахиад дайрагт нэг бүрхүүлэн хан босгоод энэ хан руу ямар ч дижитал дайралт орж чаддгүй гинэ. Нүүдгч нь хүчтэй өрсөлдөгч байна гээл. За тэгэл манай багш чинь нөгөө нэг чөтгөрийн эсрэг үзэлцэхээр болж байгаа. Багшийн чадвар арай өөр. Чадвар нь утаснаас нь биш харин дэврээс нь гарч ирээд идэг. Нүүнэг сүнс чинь хамаагүй дайрсан ч гэсэн амархан бултаал. Манай багшаач нэг хэцүү биш байгаа болтой тулдж байгаа. Мань багш болохоор дижитал чадвар ашиглаж чаддгүй гинэ. Яа тэгвэл дээр үеийн хүн штэ. Дижиталаа дийлдэг болохоос бидний өөр чадвар дийлэх боломжгүй гинэ. Тийм болохоор багш ялагдж гинүү гэтэл мань багш ч бүр ямар ч санаа зовсон зүйл байдгүй. Бүжгэлцэхээ хүүдээ гэж жинхэнэ чадвараа гаргаж байгаа. Энэ чадлын чаас нөгөө халахтаа залууч мэдчихэдий. Мань багш нь яг хийм бэ гэвэл домогт хамгийн хүчтэй 3 нүдэт магсыг ганцаар 17 настадаа ариусгаж байсан гинэ. Тэгэд орчин үед дижитал гарч ирээд мань багшийн эдэр чадвар дижитал сүнсэнд нөлөөлөхгүй болохоор иймэрхүү хуучин хүмүүсийн багш болоод дижитал чадвартай хүүхдүүдийг шавээ болгосон гэж байгаа. Тэгээд сүүлчийнхөө өвчээр дайрсан чинь нөгөөд чи халга болсон байдаг. Туслаг нэг арга ясан хүн буцаач гсэн. Ягаад буцаачваа сонирхолтой болж байгаад гэсэн чинь таны цэник чинь дуусах төгч байсан шүү дээ гэл. Одоохондоо ингээд ухарсан дээр хагж байгаа. Өмнө нь бол цэнийг дуусгасан бол ялах боломжтой байсан. Манай багшийн чадвар нөлөөлөхгүй зүгээр саатуулах зорилготой бол байсан. Сайхан боломжоос алцчих байгаа юм шүү гэсэн чинь бүгдээр амьд байна тэгэхэд л болоо штэ гээл. Энэ байлыг харсан мань хүнд багш нь бүр айгүй дөг харагдаж байгаа. Миний үсэл тань шиг болох гэж авсан. Өөрөөсөө бүр юм зиндаа дээгүр төмштэй хүмүүс таарчсан болохоор өөрөө ямар өчүүхэн гэдгийг л мэдэрч байгаа. Тэгээ саяны сүнс чинь болохоор ердөө 20% гарч ирсэн гэж байгаа байхгүй юу? 100% гарч ирээгүй бүрэн хүчээ ашиглаагүй гэсэн үг. Бүрэн хүчээрээ ямар хүчтэй болохыг тэгэл ойлгож байгаа зү дээ. Тэгээ багш нарын дунд хурал болж байна. Энд дээр яриадаг гол сэдвийн талаар манай эдэг л ярьж байгаа. Нөөний сүнс чинь мань хүнийг эзэмдэхээр ирсэн штэ. Яхад тагаа санаа нь гэвэл алчаа манай хүнийг хөрсөн сүнс болох гээд байгаа гэж хэлдэг. Өөршгөө ижлэхэн чадвартай хүнийг хамтрагчаа болгож байгаа л гэсэн үг. Нөөний чөтгөрийн төлөө ашигладаг сүнс нь хөрсөн аюулын хаант улсыг байгуулагч байгаа гээл. Харин тэгсэн нөгөө нүдний шилтэй багш чинь манай хүнийг төрүүлээд алах ёстой гэж хэлдэг. Энэ саналыг мэдээж мань багш эсэргүүцэж байгаа. Харин тиймэрхүү мууцуулах хөөлдөх юм бол би харин өөрийг нь ална гээл. Гэхдээ эзэж тийм болохгүй л дээ гэд энэ хурал дуусж байгаа. За тэгээд үрсөлдөгтөөд мань хүн бол халахтаа залууч нь багшийг шүтчихсэн л явж байгаа. Харин олоос нөгөө ангийнх нь тэднийг харчихсан зогсож байгаа. Энэ хар үстэй мэт болохоор жоохон эргчүүдэс шалиг юм шиг байдаг. Харин энэ ногоо үстэй шээл юм байдаг ч ашиг юу ч ярьдаг. Харин энэ дундаа хамгийн хүчтэй нэг ангийн дарга нь нүдний шил гэдэг дуудаа авчи. Шархны дэлхийн таваа ёгс чинь нөгөө яга үстэй чинь таарчдаг. Тэсний чи яагаад ийм шарахгүй байгаа гээл гайхч хараад нэг шар үстэй эмэгтэй хүлээдсэн зогсож байна. Тэснэ үсээ хойшлоо зогс зурагчин дарна гээл. Энэ эмчийн дижитал чадвар нь юм бэлээ. Дарс үнэхээ зургийг янз бүрээр имчилдэг. Тэгээл нөгөө яга үстэйг чинь ямар ч шарах байхгүй байсан тэр. Яга үстэй гар нь хугарсан байсан шүү дээ. Тэрийг яаж имчилсэн гэсэн чинь мэдээ алдуулагч тариад гарын зүсээд ясных нь зургийг авч байгаа. Янзлаад буцаа гарыг нь зүгээр болгосон гэж байгаа. Тэгээ та нараас бол захирлын залуужуулах имчилгээ хойшлсон шүү гээл. Тэснэ нөгөө гурвч бүр амар уур нүрчгсэн. Гурлаа шууд бэлтгэл хийлээ гэсэн явж байгаа. Зүгээр суудах ямар ч зав алга гээл. Ийм байвал тэрийг хизээч ялахгүй л гэж байгаа. Цэник ардагс чинь цэнүүд нь бүр 1 2 3 те. Амархан чоос дээш яхаж байгааг нэг хэлбэр шүү гээл. Тэгсэн чинь нөгөө гурвч бууж хөхгүй маа. Биенийхээ чадлаа нэмэгдүүл ингээ бүр жим юм хийцэн байждаг. За 6 дугаар анги маань эхлэхэд шар үстэй олон нөгөө халахтаа залууч нь сууж байгаа. Нөгөө халахтаа залууч нь байнг хийдэг зүйлийг хийж нэгэ. Шудраг эсээг тогтоох гинэ. Юу гэвэл комментоор доромжилсан хейтрүүд байдаг да. Тэдрүүдийг засаж залруулах гэсэн үг. Дараа нөгөө нэг шар үстэй чинь наадынхаа дунд ангийн зургийг харах уу гээ. Тэгэд харс чинь шар үстэй шивэстэй шал өөр танхаа юм bijдэг за. Даанч тийм бүх онц сурдаг хөвгт шиг харагдахгүй байсан гэл нүүдч энийг л. Дараа маань хүн бэлтгэл хийх гээд гар тулаандаа сайн гэхээр нөгөө нэг дагаад яваад идэг хүүхэлтэй байдэн штэ. Тэрийг гар тулаандаа сайн гээд хожиж зөвлөгөө ав гэд явуулдаг. Мань хүнч тэр ийм жижигхэн хүүхэлтэй ямар нэгэн гар тулаандаа сайн байх үдэ хөөй гэсэн чинь хажуу тийшээ харсан баах ижилхэн хүүхэлтэй үждیں۔ Тэгэл үжис чинь гинт ардаасан гарч ирээл. Яг үндэ энэ хүүхэлтэйнүүдийг алсын зайнаас удирддаг.
Энэ сургуулийнхаа нэг дотор байранд л бүгсэн хүүхэд байж байгаа. За тэгээ бэлтгэлгээд хоорондоо тултахаар болдог. Мэдээж минь хүний хүүхэлдээ юу хийж чадах үдээгээд басчихсан. Тэгэл зодолцсон чинь нүүр нүдхүү балбуулдیں۔ Жижигэн биетэй мөрлөөл энэ тэнд нь гарч ирээл зодоо. Нүүдгэн чи юм зодооны видео тоглоомдоо сайн болохоор нэг сэн зодтолдог нэ. Мань хүн тэгэл нэг цохиулаад за би одоо чамаа басахгүй гэж байгаа. Тэгвэл би гэсэн бүр хүчээ ашиглагээд нэг бит рүү очиод орчдیں۔ Тэгээ тэр биетэй удирдаал. Энэ түүний зодооны онцгой зэвсгэн гинэ. Мань хүн яаж цогсон амархан хамгаалаад. Тэгэл зөрүүлээ шанаадаал. Гар тулаандаа бүр амар мэрэгжлийн мэд. Зөндөө цогсон ч нөгөөх нь бүр амар хурдан болтаал идэг. Тэгэл нэг өшөглүүлээд унахтаа дотроо нэгэн зөвлөгөөгөө бодон хам хүчээрээ дайжгаад нэг цохилтыг хамгаалцдаг. Дараа нь дахиад нэг өшөглөхт нь хаагаал. Нүуний үдж байгаа шар үст чинь цохилтыг хаалаа гэж үгээл. За тэгвэл энэ миний тусгай дайралт гээл дайрсан чинь мань үнийг ганцхан цохиол унгачиж байгаа. За тэгээ мастра гэж дуудаж байгаа нь тэр. Тэгэл зодуулсан шархаа имчлүүлээл. Ирчүүц чих гэмтэх юм аа л гэж байгаа. Тэнчэнс гараа авч явахдаа мастер яг чихүүнтэй нуулзахын сан гээ. Гэртээ бүкс нэг улаан цайн тоглоомч нь л гэж бодож байгаа. Тэгэл алхаа явжсэн чинь санаан түмний нүдний шилтэй яга өстэй хүнтэй мөргөлдчихдөг. Чирнэл яга өстөйтэй бас цуг явж байгаа. Тэгээ явж байхад мань хүн нэг юм анзаардаг нь шууд мастра гэж орилоо. Нүүд чинь зүхтаагаад өрөөрөө яваад орчдөг. Хүүхэлтэйгээ удирдах байхдаа чөлөөтэй байдаг ч өндөө л өөрөө амар бүрэг ичимхий гэж байгаа. Зурлаас солигдоод минь багш явж байна. Тэгэд явж байхдаа нөгөө нэг нүдний шилтэй багштай чинь таарчдаг. Нийгэмдээ сонгогдохгүй л гэж ярьж байгаа. Манай эдийн ангийгооцсон үйдэг. Нүдний шилтэй багш чинь манай анги байхадооцсон сонгогдох гэж бодохгүй нэ гээл. За тэгээ яг юун дээр сонгохгүйгээ яриадсан бэ гэвэл нөгөө нэг чөтгөрийн тул ашиглагч сүн согоо штэ. Тэрийг буулгаж авах гээд нилээ идэг хүмүүс би юмтай оролцоод төлөвлөгөө зохиож байгаа гинэ. Манай чинь болохоор 1-р давхрын сурагчид штэ. Тийм болохоор орж болохгүй гэж байгаа. Харин дээшгөө 2-3-р давхрынх нь энэхүү ажиллагаанд оролцож болно. Мань хүн болохоор тэнцэнс өшиг авахыг л хүсэж байгаа. Яавал энэ төлөвлөгөөнд орох вэ гэвэл хоёр анги хоорондоо өрсөлдөх тэмцээн болох гинэ. Тэнцэнс сонгоо аваад оролцуулна гэсэн үг. Тэхийн тулд нөгөө ангиа дийлэх ёстой болчихж байгаа. Манай сургуульд хийж байна. Сүнс ангидаг сургуульд болтой. Энэ шар устын чадвар нь болохоор дуунныхаа хэмнэлээр бамбаа бүтээж чаддаг. Анхаарлаа төвлөрүүлэхгүй л бол нүүлжлэхгүй. Манайд нийлж багийн ажиллагаагаар тэдний бөөнүүлж төлөвлөгөө зохиж байдаг. Нүг бор устын чадвар нь болохоор дайсныхаа байршлыг харах чадвартай юм шиг байгаа. За тэгээ бүгдийг нийлүүлж гацаад оруулангуудаа нэг цохилтоор дуусгадаг. Нөгөө хүүхэлтэй чинь сайн байна гээл. Мастра би гой цогсноо өгснөгээ ярьжсэн чинь артлаас нөгөө багш чинь би мастер чи биш юм уу ойрлоо гараад ирдэг. Дараа нь бэлтгэлээ дуусчаад явж байхдаа дахиад бэлтгэлээ хийсээр өөрийнхөө хурдан дахаарж ийш тийшээ өсрөөл. Дараа нь дүүхээ хавчаарыг харангуудаа би чиж байгаа шүү гэж яагаад өөр унахчаахт нь нөгөө улаан өстө хөрмөрч ирсэн аюултай ижүүлээ гэж барьж аваал. Дараа нь нөгөө хавчаараа охин дүүгээс минүүлсэн ганцхан зүйл гээл. Ямар ч гэсэн нөгөө улаан өстэд баярлаа гэдгийг хэлж байгаа. Тэгээд хавчаарыг буцаагаад өглөө юу гэтэл нөгөөдхийн шатаачдیں۔ Живс чарж мараал. Мань үнийг өдөөд байгаа хгүй юу? Чам уурал шаалж байгаа харах ямар гоё юм бэ гээл. Улам л дээрлэхмээр санагдчихлаа гэснээр зураг мурыг аваад за. Тэр ижс чинь нөгөө нэг хүүхэлтэй ч хүрээд ирдэг. Энэ болохоор хүн дээрлэхэж өдөх зуртай. Бас ардаас нь ангихт нь хүрээд ирдэг. Би тэгэд явлаа мавлаа гэсэн чинь мань хүн юу гэж зүгээр байх вэ? Урандаа алаад шууд дайрж байгаа. Тэгсэн гинт нөгөө нэг хар өстэй охин чинь ардаас нь бэрээд авдیں۔ Нүүнний шилтийн сэлэм бас гаргаж ирээл. Манай жирснээ анги хөвгтгий дээрлэхэд байгаараа л гэж байгаа. 7-р ангиа нэглэхэд нөгөө чөтгөрийн үл ашиглагч чөтгөрчин байж байгаа. Мань хүний юу хийж байгаа бол гээл. Мань хүн боцчихснээ бас л нөгөө улаан өстөр чинь дайраа. Харс толгор зогсож байгаа л үгээр идж байгаа. За тэгээ энэ хоёрын халдц одоо эхэлдэг. Хоёр ангийн дарга нь хоорондоо ирээл. Энэ улаан өстөнөөс мань хүнтэй адилхан сенсац дэгдэгч гинэ. Алхтаа залууч манай хүн арай дээр байх гэж байгаа. Энэ харан өстэй охин охин шалиг заяа. Мань хүн цохиол нүүдгэн бултаал. Дараа нөгөө улаан өст чинь уцаа барихгүй шууд өөрийнхөө гарнаасаа гал гараад иртий. Чихрэн галын дүлвэн гээл. Мань хүн чинь уурлаачтэй гээл. Тэгснээ анги мангтай бүр доромжилж моромжлохоор нь мань хүний дургуун өрөөд битгий хамаагүй хүмүүсээ муулаад байна гээл. Тэгснээ нөгөө галтаа гарыг нүцгэн гараараа бариад авдیں۔ Нөөд чинь өөрөлд гайхаал бишээл. Сэтгэл хөдөлчлөө гэж байгаа. Тэгвэж чинь нэг цавчлтын тавлахаа ороод ирдэг. Ойр байсан моднуудыг тэр чигээр цавчаачдیں۔ Энэ чадвар нь болохоор нөгөө нэг нүдний шилтэх улаан өстэй өмнөөс уучлалтгүй гэж хэлдэгч араас нь та нар бол баас гэчихэд яваад өгдөө. Нүүнийг улаан өс чинь мань хүн дурлцлаа мурчлаагээ балаараад. Утгүй коцугүй тэмцээнд энэ хоёр анги маань өрсөлдөн. Саний явдлын дараа мэдээж эмчтэр очиж эмчлүүлээ. Тэрнийх дараа багш дээр очиод гарнаасаа гал гаргаадсан тэрийг санангуудаа сурмаар байгаагаа л хэлж байгаа юм шиг байгаа. 14 хоногийн дараа нөгөө тэмцээн болно. Тэгээд манайд бүгдээрээ маш шаргуу бэлтгэл хийж байгаа. Тэр дараа нь зурглал солигдоход дагсан хүмүүс нь бүгдээрээ өгдөг гэдэг аккаунтын талаар ярьж идэг.
За дараа өдөр нь манайд бүгдээрээ нэг машинд явж байгаа. Эцэст нь 14 хоног өнгөрч нөгөө нэг шалгаруулалт нь эхэлж байгаа. Тэр энэ шар өстэй нь болохоор айгүй аимхаа гинэ. Өмнө жил нөгөөдөөс үхэж байгаа юм шиг цухтаачсан гээл. Нөгөө хүүхэлтэй өдөртэй дэдэг охин чинь өөрхөн биеэр ирээгүй мөкс чинь арайн багаж нэг хайрцаг нотор үйждیں۔ Ойрхон байхгүй бол энерги нь айгүй хурдан дуусчдаг гэж байгаа. За тэгээ явсаар байрлах газараа ирдэн газар нь болохоор бодит биш. Хиймлэр хийсэн болохоор хүснээ нурааж болно гэж байгаа. Нөгөө ангитай тулдаг тулааны талбар л гэсэн үг. Тэмцээний эхлэхээс өмнө багштайгаа ярилцж байгаа. Таблет хаасаад яриулсан чинь нэг бандагтай юм зогсож байна. Энэ шинээр авсан таблетийн очрыг олдгүй гээл. Энэ шалгалтыг дээд ангийнхан болон багш нар захирлахыг бүгдээрээ үзэж байгаа гинэ. Мэдээж багш нь шамнартай амжилт хүсэж байгаа. Ялчаа дээрээ залуусаа гээл. Харин нөгөө тал нөгөө багш чинь ялчаа дээрээ залуусаа гэж хэлэхгүй гэж байгаа. Та нар зүгээр хин гэдгээл харуул гэдэг. Мань залуудаа үзэлцэнэгээд улаан үст болон цагаан үст хоёр булаацалтаал. Нөгөөд нь ч тэр таарсан ал авъя гэж байгаа. За дараа нь бүгд зэвсэг гаргаж бэлдээл. За тэгээд тулаан ихэлснийг зарлаж нөгөө алхтаа залууч чинь үүнд л энийг бэлтлээ гээл. Аврагтаа малхаагаараа л баахан алх голонгуудаа дайруулдаг. Шууд дайрж явамгүй л нөгөөд чинь тэгсэн араас нөгөө цагаан үстэнд би наад чинь зогсооё гээл. Авраг том мөсөн хөшөө гаргаад ирдэг. Миний урлагийн бүтээл гээл. Гэхдээ үүн 50% л зарцуулчихж байгаа. Юу вэ мөсөн хөшөө юу гээл. Үйдсэн чинь нэг дайралт ирж байна. Шар үстэйгэл бамаагаараа хамгаалцдаг. Манай дэс сануулдаг нөгөө нүдний шилтээс хол байгаараа гэж байгаа. Нэгэн сэрнийг тулах юм бол заавал цухтаагаараа л гэж хэлдэг. Төвчнүүд бол дунд зэрэглэлийн сүнсийг ганцаараач дийлэхээр дээд төвчнүүдийг ялгаж ч бас тусалдаг гэж байгаа. Нөгөө ангийнх нь бүгдээрээ тараа явж байна. Нэгэн сэрний үзэл би нэг хайгаа явж байгаа болтой. Тэгээ явж байгаа нүдний шилтээ залууч нь манай нэг ягаан үстэй бүрэг өхөнтэй чинь бараг таарчж байгаа. Энэ хайрсан дотор байна уу гээл. Таарах юм бол цухтаараа гэсэн манай үнийг зөвлөгөөд байгаа цухтаажсэн чинь хайрцагтаа цавчаачдیں۔ Тэгсэн нөгөө хайрцаг дотроос нөгөө хүүхэлтэй гараад дий. Яг уустай чи ингээд өрхөнд орчлаа гээл энийгээл. Энэ болохоор манай ди төлөвлөгөөний нэг байсан. Эхлээд хамгийн хүчтэйгээ муулгаж авах ёстой гэж байгаа. Дөрүүлээ зэрэг дарьсан ч нүүд ч амархан бултаал. Хариу дайралтын нь хамгаалтаараа хамгаалаад дахиад аригчахт нь бохороо зангадчихсан байдаг. Тэг байжгт нь мань хүн өсөрж очиод өвшглөөд авандаа. Нөгөө чи мөгдрээ гайхчихсан. Манай дэч тэр ингээд яллаа юу гэсэн чинь нөгөө ангийнхын төвшглүүлчлээ. Нэр төртөөгөө яалыг гэсэн чинь хутлаа олчлаа шүүгээ гүнжигсэн мэдий. Гэснэ өөрийнхөө сэлмэр өөрийгөө зүсээд сүлбээд нөгөө нэг бохойжин л зүсч авч идэг. Тэгж амархан салангуудаа шууд нэг цавчлалтаар хамгаалтын гаднаас нөгөө хүүхлээ чинь зүсч өрөөд тэндээсэн байшаа идэр тэр чихрэн цавччдیں۔ Хамгаалтын цаанаас нь болохоор арай л гайг өнгөрдөг. Нөгөөдөг чинь бууж өгөөд энэ сургуулаас зайлцгаа гээл. За энэ хүн надад амжилтлаг манд дуусч байна. Дараагийнхаа бичлэгүүдийг илүү урдан үзэхөөсвөл лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.